Тэгвэл Улаанбаатар хотод Суран скутер цахилгаан бичил тээврийн хэрэгслийн осол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Сурангүй сургууль мэдээлэл нөлөөллийн аян Шинэ Монгол Хармофужи сургуулиас эхэллээ. Сүүлийн жилүүдэд Суран цахилгаан дугуй болон бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй ослын гэмтэл огцон өс үзүүлэлттэй байна. Тухайлбал гэмтэл сохог судлалын үндэсний төвийн мэдээлэлээр 2025 онд 2792 хүн гэмтэж бэрцсэн байна. Зөвхөн 2026 оны 4-р сарын 10-наас 14-ний өдрүүдэд л ихэд 48 осол бүртгэгдсэн бөгөөд судалгаагаар Суран скутертэй зорчигчдын ихэнх нь онхолцсны улмаас гэмтсэн байна. Мөн автомашинтай мөргөлдөх явган зорчигчийг мөргөх хэрэгсэл нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тэгвэл уг нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж холбогдох байгууллагууд хамтран Сурангүй сургууль аяныг эхлүүлжээ. За яг цагдаагийн байгууллагаас 30 цахилгаан мотоцикл буюу Сурантай эргүүлийг сургууль орчинд үүрэг гүйцэтгэж байна. За сургууль орчмын удирдлагуудаа бас бид хүн хамтраад нөлөөлөл сурчлагын ажлыг үүштэй зохион байгуулж байгаа. За яг өнөөдрийн шинэ Хармофужи сургууль маань Сурангүй сургуулах уриалгыг гаргаад ингээд сургууль дээр өдөрлөг хийж байна. За энэ өдөрлөг дээр яг энэ Суран бол өөрөө Английн тээврийн хэрэгсэл стандартын хувьд улсын бүртгэлийн дугаар тойлтой бүх шаардлага хангасан байх хэрэгтэй. За энэ дээрээс цагдаагийн байгууллагаас яг энэ стандарт шаардлага хангасан техник хэрэгслийн үзэсгэлэн гарч байна. Бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ослын эрсдэл өсөж байгаа тул дүрм аюулгүй байдлыг мөрдөх шаардлагатайг мэргэжлүүд онцолж байна. Уг энийг нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл, нийслэлийн боловсролын газар, тээврийн цагдаагийн алба болон Шинэ Монгол Хармофужи сургууль хамтран хэрэгжүүлж байна. Энэ Суран гэдэг зүйл маань болохоор энэ мотоцикл гэдэг зүйл маань өөрөө маш их эрсдэл дагуулж ирдэг. Биднээс ямар нэгэн эрсдэл гарсны дараа харамсах биш. Эрсдлээс урьдчилан сэргийлж нэг гэр бүл эрүүл элэг бүтэн байх нь биднээс бол маш их чухал зүйл байгаа маа. Тийм учраас үнэхээр ингэж урьдчилан сэргийлэх аргыг төр маань төргөн шорхоо авч энийг ингэж хэрэгжүүлж байгаад Шинэ Монгол Хармофужи сургуулийн удирдлага, багш, сурагчид маань, мөн эцэгчүүд маань бүр 101% дэмжиж өнөөдрийн арга хэмжээнд гэж оролцож байна. Аяны хүрээнд сурагчид эцэгчүүдэд зөв хэрэглээ, аюулгүй байдлын мэдлэг олгох, сургуулийн орчныг эрсдэлгүй болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид бусад сургуулиудад үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Мөн багш ажилтан эцэг их, скул полис эргүүлүүдтэй хамтран хяналтыг сайжруулж ажиллах юм. Цагдаагийн байгууллагаас эцэгчүүдэд хандан насан туршид жолоодох хэрэггүй хүүхдэд Суран, мопед, скутер ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.